Та бүхний амар гэрийн би өнөөдөр халах монголчуудын дээдлийн шүтэг гэрлэг номон хаан одоо бурхан багш буюу Буддагийн сургаалтай яагаад зөрчилддөг талаар ярих гэсэн юм аа. Гэрлэг номон хаан одоо буддизмын хамгаалагч одоо юу гэх юм бэ, энэ бурханы шашны хамгаалагч гэж үздэг. Бурханч лам Пүрбат одоо сүүлийн үед зурагтаар гарахдаа одоо тэр бурхан багшийн одоо нэг сургаалыг одоо байнга одоо юу яаж байгаа? Дурдж байгаа. Энэ юу юм бэхээр та нар одоо ямар нэг юмд итгэж биширч болноо хориглохгүй. Гэхдээ бурхан багшийн нэг тийм сургаал байдгийг санаарай. Одоо юмыг одоо тийш логикоор тий одоо жишээ нь буруу зөвийг тунгааж одоо үзэж харж одоо мэджиж одоо шүтэх хэрэгтэй шүү. Тий сохроор одоо мухраар тэгж шүтэж болохгүй гэсэн тийм. Гэтэл чинь одоо өөрөө болохоор одоо саяхан одоо жишээ нь бас халах монголчууд их дээдэлд хүндэлдэг одоо аянганы эзэн очирвааны дүрийг одоо бас бүтээлээ л дээ. Тэгээд бүтээхдээ одоо жишээ нь мэдээж тэр юу бурханыхаа шашнаар тайлбарлаж байгаа тэр очирваана Буддагийн одоо амьд ахуйд нь одоо биеийг хамгаалж байсан Важрапани гэдэг залууг төрсөлсөн гэж. Гэтэл тэр Важрапани нь болохоор нь штэ 3 нүдтэй байсан юм уу гэвэл үгүй. Тийм тэнгэр шиг тийм хөх арьстай байсан юм уу гэвэл үгүй. Тэгээд дээрэс нь тэр нэг юм гал дөлөөр ингээд ус нь ингээд бадарчихсан. Тэгээд одоо хуруугаа нэг ингэсэн. Тэгээд энэ болохоор эртний одоо бөөм мөрөлийн тийм одоо бурхан одоо аянганы эзэн одоо чулуу болгонд байдаг. Одоо ингээд хоёр чулуу ингээд нүдэхээр оч үсэрдэг тий. Одоо галын бурханы эцэг одоо аянганы эзэн гэж тийм бурханыг одоо дүрслээд байгаа. Тэгээд одоо энэ болохоор өөрөө тэгж логикоор сэтгэж одоо жинхэнэ тэр буддын одоо тэр одоо харийн соёлоо оруулж ирэхгүй одоо өөрийн соёлын юмыг одоо жишээ нь энтхэгийн ингэж хэлээд тэгээ яваад байгаа байхгүй. Үндэ бол тэр Важрапани гэдэг нь болохоор гараа ингэдэг. Тэгээд үсээ дээш нь аваад боочдөг. Нэг тийм бие хамгаалагч гэхээсээ илүү нэг тийм эмэг зүүсэн хүүхэн шиг тийм бурхан байдаг. Тэгээд тийм одоо хөх арьстай биш. Тэгээд хүмүүс одоо тэр бэлгийн нүдгээ тийм 3 магнит дундах нүдийг одоо чинь энтгэгээс гаралтай гэж бүгдөө итгэцгээдэг. Гэтэл чинь одоо тэр энтгэгүүд одоо чинь хиндүү шашин байдаг. Тэндээ одоо 3 нүдтэй бурхтууд бол байдаггүй. Бүгд л 2 нүдтэй байдаг. Одоо яагаад ч юм дэ Монголд ирэхээр тийм 3 нүдтэй болчихдаг. Тэгээ монголчууд 3 тоог дээдэлж одоо энэ 3 тоо бол одоо бүхнийг дийлнэ. Одоо муу муухайг дарна гэдэг. Сайн муу гэж байхаас гадна тэр одоо тэр дундыг баримтлсан одоо амар амгалан гэж бас байх ёстой гэж үздэг. Тэгэхээр одоо эрлэг номон хаан одоо жишээ нь тамийн шүүгч байгаад одоо тийм 3 нүдтэй, ивэртэй одоо хөх тийм дүртэй тэгээ тийм бурхан байдаг энэ төр гэдэг нь болохоор одоо буддын одоо тийм логикоор сэтгэх тийм таардаг. Будда багш болохоор өөрөө болохоор тэр одоо жишээ нь Индра, Вишну одоо тийм бурхтууд одоо жишээ нь та нар байдаг юм уу? Та нар яаж батлах гээд байгаа юм гэдэг тиймэрхүү юм гаргаж ирсэн тийм анхны одоо жишээ нь өөрөө бол нэг бурхангүй үзэлтэн одоо буюу атеист хүн юм байна л да. Тэгээд мэдээж энэ одоо газрын бөөмөр бол өөр. Тэгээд энэ бурайдын бөөмөр бол бас халахынхаас өөр байж таарна. Тэгээд бурайдууд нь одоо жишээ нь эрлэг номон хааныг мэддэггүй учраас одоо энэ нэг харийн юм байна одоо жишээ нь ийм байна тийм байна энэ төргээ шүүмжлээд байх шүү. Тэгээд анхаарал тавьсанд баярлалаа.